За энэ дээр мэдрэгчүүд нь болохоор энэ дээр дарахаар за одоо нөгөө мэдрэгчүүдээ бүгдийг танилцсан байна. Fire 1 2 3 4 гээд хаалганы мэдрэгч. За эндээс ус алдалтын мэдрэгч 1 2 гээд орсон. Ер нь бүх мэдрэгчүүдийг таниулсан байна. За энд контроллер дээр 2 удирдлагаа таниулсан байгаад байна. За Wi-Fi-д бүртгүүлэхдээ аппликейшнээ суулгаж хагаад энэ Wi-Fi-д дараад энэ Airlink-ийг тарчдаг. Тэгээд за тэрийг нь дараа нь юун дээр нь заадаг өчтэй. Утасны дугаар болохоор энэ phone руу ороод энэ setting руу ороод за энэ дээр за ингэж яагаад оруулчихна гэсэн үг. За энэ дээр нь харгалзах дугааруудыг нь одоо энэ дээр нь 9988 TTT гэж оруулангуудаа дуудлага болон мессеж хүлээж авах энэ хоёрыг нэвтрүүлж байна. Мөн адил ингээд дараагийн дугааруудыг гэх мэтлээ.